За 3 дахь асуултанд нь хариулт авъя. Энэ 26 онд 7% гэж одоо энэ зөвхөн энэ жилиг хийгээ тодруулж байгаа биш, энэ чинь нийтээр ингэ ороод ирсэн байгаа шүү дээ. 2026-27 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэдэг. Тэгэхээр 26 оныхоо энэ төсөв дээр дулаан цахилгааны үн одоо наад захын дулаан цахилгааны үн нэмэгдээд байхад 7% гэд энэ одоо хитрхи өөдрөг төсөөл биш үү? Энэ алдаатай төсөөл, алдаатай тооцоол биш үү? Энэ дээр тэр дулааныхаа үнийг, бохирынхаа үнийг, цэврийнхээ үнийг, ард иргэдийнхээ энэ яг нөгөө хэрэглээний үнийг өсөлтөөс болж байгаа энэ шалтгаанаа ер нь оруулж тооцсноо. Сөрөн хөдлөхөд энэ сөрөн хөдлөхөөр бүх юм дагаж өснө гэдэг. За хэн хариулах вэ? Дөрөв хариул. Ер нь бол одоо төсвийн өрөөний мэдээлэл эдийн засгийн хөгжлийн яам хариуцж боловсруулж байгаа шүү дээ. За 4. Баясгалан гишүүний асуултанд нэмэлтээр хариулъя. Түрүүнд дурдсан энэ инфляцийн түвшинд бол биднээс макро эдийн засгийн голлох үзүүлэлт учраас ер нь ийм байна гэдгээс гадна засгийн газар өөрсдөө үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа гол байгууллагын хувьд бас зорилттой түвшин гэдгээр гаргаж явж байгаа. Хүндлэнгийн байгууллагууд одоо олон улсын валютын сан гэдэг ч юм уу эсвэл тэр төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хийж байгаа тооцоолууд бол таамаглал тооцоолууд байгаа. Засгийн газар бол зорилт тавьж байгаа гэдэгтээ гол анхаарчаад түрүүн бас даваа сүрэн даргын хэлж байгаа импортын инфляцид нөлөөлдөг гол зүйл болох валютын ханш, гадаад валютын албан нөөц зэргийг бас ямар төвшөнд барьж явах уу, ямар төвшөнд хадгалах уу гэдэг дээр бас Монгол банктайгаа хамтраад тодорхой тоонууд дээр зорилт тавьж ажилладаг. Энэ хүрээндээ бас биднээсийн зорилттой тоо гэж голон ойлгож байгаа. Түрүүчийн дурдсан дулааны тариф нэмэгдэх одоо хуулийн үйлчлэлийг хойшлуулсантай холбоотой нэмэлт одоо нөлөөллүүдийг бас тооцож байгаа. Түрүүнд дурдсан 430 барааны бүрэлдэхүүн